Байцгаана хүүхдүүдээ Монгол Тэмүүлэл Олон улсын лаборатори сургуулийн газар зүйн багш Баттай байна. Одоо та бүхэндээ хөдөө аж ахуй бүлэг сэдвээс хүрээ аж ахуй гэдэг хичээлийг багшин заах гэж байна. За энэ хичээлийг заахын тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. За үүнд хүрээ аж холбогдлыг тодорхойлох, хоёрдугаарт нь өнгийн дэвсгэрийн арга, цэгийн аргыг хэрэглэж сурах. За тэгэхээр энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд багш нь дараах зорилтуудыг бүгдээрээ хамтран шийдэх нэ. За үүнд үхрийн агших шимийг хамтран гаргах, үхрийн ширмийн ашиглалт хэрэглээг мэдэх, хөр зургийн тоогоор график байгуулан дүгнэлт гаргах, 2011 оны үхрийн тоогоор өнгийн дэвсгэрийн арга хэрэглэн дасгалын зурагт ажиллах, цэгийн аргыг хэрэглэж сурах, үхрийн үйлдвэр, усаатаа танилцах гэсэн 6 зорилтыг бүгдээрээ хамтран хэрэгжүүлнэ хүүхдүүдээ. За тэгвэл өнөөдрийн хичээлээр энэ 6 зорилтыг хэрэгжүүлэхийн тулд та бүхэн дараах хичээлийн бэлтгэлийг анхаараа хүүхдүүдээ. За нэгдүгээрт нь Монгол улсын дасгалын зураг байх ёстой. За мөн балын харандаа, өнгийн харандаа, за усан будаг бас байж болно. За мөн хар өнгийн үзгэн бал хэрэгтэй. За мөн Монгол улсын эдийн засгийн зураг биднэрт хэрэг болох нэ хүүхдүүдээ. За тэгэхээр хичээл эхлэхээс өмнө эдгээр бэлтгэлүүдэд та бүхэн анхаараа хүүхдүүдээ. Хангасан баг хүүхдүүдээ. За мөн та бүхэн энэ бүснэгтийг бас хийгээд авсан байвал өнөөдрийн хичээл маань
дээрээ үхрийн ашиг шимийг хамтран гаргая. За үхрийн эмгэнж нь 240-с 360 кг. Үхрийн сүүг ашигладаг. Үнэний хоногийн дундад зам 3.3-аас 3.5 литр. За үхрийн махыг ашигладаг. Махны гарц нь 50-аас 55%. За үхрийн жингээс хамаарат махны гарц маань өөр байх нэ хүмүүс. За мөн арь ширийг ашигладаг. За үхрийн иврээр янз бүрийн гоёл чимэглийн бүтээгдэхүүнүүдийг хийдэг. За энд мөн үхрийн аргалыг ашигладаг. За аргалыг бид нэр ихэнхдээ түлш болгон хэрэглэдэг. За тэгвэл үхрээс гарч байгаа энэ ашиг шим маань зарим нэг үйлдвэрүүдийн түүхийд болж байгаа. За тэгэхээр бид нэр өмнөх бүлэг сэдвэрээ ажуулдар гэсэн хичээлийг үтсэн байгаа. Энэ хичээлээр бид нар ямар түүхийдийг ашиглаад ямар бүтээгдэхүүн гаргаж байгаа вэ гэдэг талаараа үтсэн байгаа. За тэгвэл энэ багш нь ганц хоёр жишээ харуулж байна. За энд би үхрийн ширийг үзүүлж байна хүмүүстээ. За тэгэхээр үхрийн шир маань ямар үйлдвэрийн түүхийд болдог, эндээс ямар бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгддэг вэ гэдгийг багш нь эргэн сануулах гэж байна. Махыг тавьсан байна. За тэгвэл үхрийн махаар бид нар ямар бүтээгдэхүүнүүд гардаг вэ гэдгийг бас өмнөх бүлэг сэдвийнхаа хичээлийг сэргээн саная. Хичээлийнхээ 3 дахь зорилгыг хэрэгжүүлээ хүмүүстээ. За энэ багш нь 1990-ээс 2010 оны хоорондох үхэр сүргийн тоо толгойг өгчээ. Тэгэхээр энэ өгөгдлийг ашиглаад бид нар график угвал багдан диаграм байгуулчих ёстой. За ингийн тулд бид нар дасгал ажил нэгийг хий. За мэдээж энэ өгөгдлөө ашиглаад график диаграм байгуулнаа. За хоёрдугаарт нь диаграм байгуулахдаа нэгжээ зөв сонгох ёстой. 3 таних тэмдэг хийх, 4-т нь дүгнэлт гаргах ёстой бид нар. За тэгэхээр хүмүүстээ одоо та бүхэн өгөгдлөө тэмдэглээд авна. Авсан баха хүмүүстээ. Тэгвэл одоо нэгжээ сонгох ёстой. За энэ түвш нь багнан диаграмыг сонгож байна. За багнан диаграм сонгоход нэг нүдэнд өгвөл 1 см-т хэдэн мянган нөхөр авах вэ гэдгээ та нар сонгосон баха гэж бодож байна. За энд 1990-ээс 2010 оны үхэр сүргийн тоогоор багнан диаграм багшин байгуулсан байна. За тэгэхээр та бүхний диаграм бас энэ байдлаар гарсан байх. За диаграм байгуулсан дараа хамгийн сүүлд бид нар диаграмаасаа дүгнэлт хийх ёстой. За дүгнэлт хийхийн тулд үхэр сүргийн тоотлогоо учраас байгаль, нийгмийн олон хүчин зүйлүүд нөлөөлдгөө гэж
бид нар дүгнэлтэндээ оруулах ёстой хүүхдүүд. За дан ялангуяа мал аж ахуй учраас байглаас хийх нь хамаардгаа гэдгийг энэ дүгнэлтэн дээрээ оруулж өгөрөө. За жишээ нь 2005-аас 2010 оны диаграм маань буурж гарсан байна. За энэ бууралт нь 2009 оны зуд нөлөөлсөн бахаа гэсэн дүгнэлтийг бас та нар хийх ёстой хүүхдүүд. За тэгэхээр дүгнэлтээ бичээрэй. Диаграм графика дүгнсэн байх гэж бодож байна хүүхдүүд ээ. За одоо бүгдээрээ хичээлийнхээ 4 дахь зорилтыг хэрэгжүүлье. За үүний тулд багш нь энд 2011 оны өхөр сүргийн тоо толгойг 21 аймгаар өгсөн байна. За тэгэхээр та бүхэн 21 аймгаар өгсөн өхөр сүргийн тоо толгойг тэмдэглээд аваарай. байршилтын талаар дасгалын зурган дээрээ ажиллана хүүхдүүд. За үүний тулд сая 2011 оны өхөр сүргийн тоонд үндэслэн таних тэмдэглээ сонгох ёстой хүүхдүүд. За энэ багш нь өнгө уусгаж таних тэмдэглээ сонгосон. За хамгийн гүн өнгөөр 300-аас дээш мянган өхөртэй аймгийг бодно. За дараагийнх нь 150-аас 300 мянган өхөртэй 100-аас 150 мянга, 50-аас 100 мянга, 50 мянгаас бага өхөртэй гэсэн 5 өнгийн шатлалаар би
дасгалын зурган дээрээ ажиллана гэж тэмдэглэсэн. За тэгэхээр та бүхэнд мөн таних тэмдэгээ сонгох ямар байдлаар сонгох вэ гэдгээ бас хийгээрэй хүүхдүүдээ. За одоо бүгдээрээ таних тэмдэгээ сонгосон учраас дасгалын зурган дээрээ тэмдэглэнэ. За үүний тулд би 300-аас дээш мянган үхрийг тэмдэглэсэн аймагуудаа энэ догшин тэмдэглэл сонгож өгье. За жишээ нь 300-аас дээш мянган үхэртэй аймагт энд Хөвсгөл аймаг, за мөн Арангаа аймаг орсон байгаа. За Арангаа аймаг. За тэгвэл дараагийнх нь 150-аас 300 мянган хоорондох үхэртэй аймагудаа гэж бид нар тэмдэглэсэн баг хэвээр. За тэгвэл энд Булган аймаг, за мөн Төв аймаг, Сэлэнг аймаг, Хинтээ аймагуд байна. Хамрагдах нэ. За тэгвэл мөн дараагийн дугаард 100-аас 150 мянган үхэртэй аймагуудад. За энэ 100-аас 150 мянган үхэртэй аймагт Доорнод, Сүхбаатар, Аз хүмүүсийн аймагуд байна. За мөн Баян-Онгор аймаг маань орж байгаа. За тэгвэл дараагийн дугаарт нь 50-аас 100 мянган үхэртэй аймагт. За энд Баруун бүсийн аймаг болох Баян-Үлгий, Завхан, Уус, Ховд, за мөн Өвөр хангай аймагуд орж байгаа хүүхдүүд. За тэгвэл эдгээр аймагуудаа бид нар 50-аас 100 мянган үхэртэй аймагуд гэж тэмдэглэнэ. За тэгвэл үлдсэн аймагуд маань 50-аас 50 мянгаас бага үхэртэй гэж тэмдэглэгдэх ёстой. За тэгвэл одоо бүгдээрээ дасгалын зурган дээрээ ажиллаж үзье. За энэ догшин 300-аас дээш мянган үхэртэй аймаг Хөвсгөл, Архангай аймгийг тэмдэглэж байна. За мөн 150-аас 300 мянган үхэртэй аймаг болох Хангаан бүсийн аймаг Булган, Төвийн бүсийн аймаг Сэлэнг, Төв, Зүүн бүсийн аймаг болох Хинтээ аймагуудыг тэмдэглэнэ. За мөн 150-аас 300 мянган 100-аас 150 мянган үхэртэй аймаг Зүүн аймагуд болох Доорнод, Сүхбаатар, за Хангаан бүсийн аймаг болох Баян-Онгор аймагуд тэмдэглэгдэнэ. За мөн 50 мянгаас 100 мянган үхэртэй аймагуудад Баян-Үлгий, Увас, Ховд, Завхан гэх Баруун бүсийн аймагуд мөн Өвөр хангай аймаг энэ шатлалд хамрагдах нэ. За 50 мянгаас бага үхэртэй аймагуудад Говьалтай, Өмнө Говь, Дорн Говь, Дунд Говь, Говь Сүмбэр, за мөн Дархуул, за Хангаан бүсийн аймаг болох Орхуул аймагуудыг бид нар тэмдэглэж өгөх ёстой. За ингээд бид нар үхэр сүргийн тархалт байршилт гэсэн зураг тэмдэглэлээ хүүхдүүдээ. За одоо та бүхэн бас дасгалын зурган дээрээ хамтран тэмдэглээрэй хүүхдүүдээ.
үхэр сүргийн тархалт байршилт маань ямар бүсүүдээр илүү байна? За ямар бүсүүдээр бас үхэр сүргээ бага усгүй үржүүлж байна вэ? Юунаас шалтгаалж байгаа вэ гэдгийг бид нар бас дүгнэх ёстой хөлтүүд. За мөн бид нар дүгнэлтээ гаргахаас гадна зурган дээрээ зургийнхаа нэрийг тавих ёстой, таних тэмдэглээ хийх ёстой. Өөрийнхөө нэрээ бас тавьж байж бидний зураг маань гүйцэх ёстой хөлтүүд. За тэгвэл одоо та бүхэндээ багшин дараагийн зорилтоо хэрэгжүүлэх гэж байна. За энэ болохоор би та нарт өнөөдөр цэгийн аргыг яаж хэрэглэх вэ гэдгийг заах ёстой байгаа. За тэгвэл цэгийн аргыг хэрэглэхдээ тухайн нутаг дэвсгэрт байгаа зүйлсийг тоо үзүүлэлтээр тодорхойлно. Цэгийн хувийн жинг тогтоож цэгүүдийг нутгийн хэмжээнд тараан байршуулах. За мөн тодорхой тоон үзүүлэлтийг нэг цэгээр төлөөлүүлэн тэмдэглэх бөгөөд үүнийг уг цэгийн хувийн жинг гэнэ. За энд цэгийн хувийн жин гэдэг ойлголтыг бид нар нэлээд сайн ойлгож зурган дээрээ тэмдэглэх ёстой хөлтүүд. За тэгэхээр бидний өгөгдөл маань дээр бичсэн 2011 оны үхэр сүргийн тоонд үндэслэн өгөгдөл маань энэ байгаа. За тэгэхээр тухайн өгөгдлөө ашиглаад бид нар цэгийн хувийн жинг тодорхойлох ёстой хөлтүүд. За тэгвэл жишээ нь багш энд томоос жижиг хүртэлх 4 янзын цэгийг багш нь үзүүлжээ. За тэгэхээр энэ том цэгээр 100 мянгаас дээш үхрийг ерөөсөө 100 мянган үхрийг, дунд цэгээр 50 мянган үхрийг, за мөн 10 мянган үхрийг, бас жижиг цэгээрээ 1000 үхрийг үзүүлсэн байна. За тэгвэл одоо бидний жишээ нь Арангаан аймаг байна. За тэгвэл Арангаан аймаг маань 335,900 үхртэй. За тэгвэл Арангаан аймгийг том цэгээр буюу 100 мянган үхрийг төлөөлүүлсэн цэгээр 3 ширхэг, за 10 мянгаыг төлөөлүүлсэн цэгийг бас мөн 3 ширхэг, 1000 үхрийг төлөөлүүлсэн цэгийг 6-г тэмдэглэх нэ. За энд Өмнөгов аймаг байна. За Өмнөгов аймаг 8.7 мянган үхртэй. За тэгэхээр Өмнөгов аймгийн багш нь 1000 үхэр гэсэн цэгийг 9 ширхгийг тэмдэглэхээр төлөөлүүлсэн байна. За тэгвэл одоо бүгдээрээ энэ цэгийг дасгалын зурган дээрээ яаж тэмдэглэснийг харцгаая. За манай дасгалын зураг маань үхэр сүргийн тархалт байршилт гэсэн зураг маань байгаа. За тэгэхээр энэ багш нь Арангаан аймгийг буюу Өмнөгов аймаг гэсэн хоёр жишээ авсан аймгаа тэмдэглэжээ. За энд Арангаан аймгийг том цэгийг 3, энэ нь 100 мянгаыг төлөөсөн буюу энэ цэг маань Арангаан аймгийг 300 мянган үхртэй гэдгийг төлөөлүүлэх нэ. За мөн 10 мянган үхрийг төлөөлүүлсэн цэг 3 байна. 1000-ыг төлөөлүүлсэн цэг маань 6 байх нэ. За ингээд Арангаан аймгийн үхэр сүргийн тоог бид нар гаргаж чадах нэ. За мөн Өмнөгов аймаг байна. За Өмнөгов аймаг дээр 1000 үхрийг төлөөлүүлсэн цэг 9 ширхэг байгаа. Тэгэхээр Өмнөгов аймгийн нийт үхэр сүргийн тоог үзүүлж болох нэ. За тэгвэл хүүхдүүдээ саяны таних тэмдгийг мөн зурган дээрээ таних тэмдэг болгож өгнө. Мөн бусад аймагуудыг өөрсдөө хийж цацгаая хүүхдүүдээ. Цэгийн арга хийж сурсан байх гэж бодож байна хүүхдүүдээ. За одоо бүгдээрээ дараагийнхаа зорилт руу орё. За энэ маань манай хамгийн сүүлийн зорилтыг бид нар хэрэгжүүлж байгаа. За тэгвэл үхрийн аж ахуйн чиглэл буюу үхэр сүргийг яаж өсгөө үржүүлж байна вэ гэдгийг одоо багш нь хэлж өгч байна. За тэгвэл үхрийн аж ахуйг бид нар сүү махны чиглэлээр өсгөдөг. За энийг хот суурингийн ойр орчимд өсгөө үржүүлж байна. За мөн мах сүүний чиглэлээр өсгөж байна. Үнийг ойдхээр хэрийн бүсэд, за мөн мах үржлийн чиглэлээр говийн бүсэд өсгөө үржүүлж байна. За бид нар үхэр сүргийн ашиг шимийг утсан байгаа хүүхдүүдээ. Тэгэхээр үхэр сүргийн ашиг шимийг эдийн засгт оруулснаар бид нар тухайн үхрээсээ илүү ашиг шимийг авдаг байгаа. За тэгэхээр энд багш та нарт үхрийн үйлдвэр ухсаатай бас танилцуулах гэж байна. За одоо бүгдээрээ үхрийн үйлдвэр ухсаатай танилцъя.
аж ахуй гэдэг хичээлээс бид нар хөр сүргийн ач холбогдлыг тодорхойлох байсан. За мөн өнгийн дэвсгэрийн арга, цэгийн аргыг хэрэглэж сурах байсан хүүхдүүдээ. За тэгэхээр та бүхэн дасгалын зурган дээр ажиллаад өнгийн дэвсгэрийн арга, хөр сүргийн тархалт байршилт, мөн хөр сүргийн тоогоор буюу 2011 оны хөр сүргийн тоогоор цэгийн аргаар тэмдэглэж сурсан байхаа гэж бодож байна хүүхдүүдээ. За тэгвэл бидний хийсэн хөр сүргийн тархалтын зургийг одоо багш та нарт гэрийн даалгаварт өгч байна. За өөрсдийнхөө хийсэн зургаас зургийг ажиглаад мөн байршлийнхаа онцлогт дүгнэлт гаргана. За тэгвэл энэ зурагт бид нар хөр сүргийн өнгийн дэвсгэрийн аргаар тэмдэглэсэн байгаа. Тэгвэл одоо аль бүс нутгаар хөр сүрэг хамгийн өсөж үржүүлдэг байх нь уу? Аль бүс нутгаар хөр сүргийг бага өсгдөг байх нь уу? Яагаад вэ гэсэн шалтгаануудыг тайлбарлаж өгөөрэй хүүхдүүдээ. За хоёр дахь даалгавар нь сүүний чиглэлийн махны чиглэлийн үхрийг хаана өсгөө үржүүлбэл эдийн засгийн ач холбогдолтой вэ? Одоо тэгэхээр үхрээ хаана өсгөх ёстой? Мөн ямар үйлдвэр ухсааны үхрийг өсгөвөл эдийн засгийн ач холбогдолтой вэ гэдгийг бас тооцоолж үзээрэй хүүхдүүдээ.